За энэ өдрийн мэнд хүргэе. За бид нар ингээд эргцүүл подкаст гэж нэг юм зүйл эхлүүлж байна. За энэхүү подкастаараа бид нар яг гол санааг бол одоо Монголын өв соёл болсон бөө мөргөлийн тухай одоо бөө мөргөл гэж юу юм те. За одоо байгаа бөө мөргөлийн тухай за өнгөрсөн үеийн маань бөө мөргөл одоо энэ уламжлал маань яаж явж байгаа вүлээ те. Энэ зүйлийн талаар бид нар ерөөхдөө ингээд ийм танин мэдхийн талаар ийм подкаст эхлүүлж байгаамаа. За яг энэхүү подкаст маань ерөөхдөө олон дугаар явна гэж бодож байгаа. Бас тэгээ зочинтой зочингүйгээд янз бүрийн л одоо байдлаар явах бах. За тэгээ өнөөдөр бидний одоо ярилцах сэдэв бол бөөгийн дархан гэж зүйл байгаа тий. За бөөгийн дархан гэдэг зүйл яг ямар учиртай юм бэ гэдэг ингээд энэ зүйлээр ярилцах байгаа шүү дээ. Тэгэхээр одоо миний баруун гал бол бөөгийн дархан буюу за яг одоо бөөнөр бол мэднэ л дээ одоо дөрөлөг гэж ярьдаг, дамжин дөрөлөг гэж тийм зүйлүүд одоо бөөгийн дархан хүний тухай бөөгийн дархан гэж юу юм бэ гэдэг юм ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо миний баруун гартлал бөөгийн дархан хүрлээ байна. Миний зүүн гартал одоо дарахад бөө тобоо байна. Цаана халах бөө гомбоо байна. За ингээ бид бүгд ерөөхдөө энэ бөөгийн дархан гэдэг зүйл яг ямар учиртай зүйл үед юм бэ? Энэ бөөтэй ямар холбоотой? Энэ дархан гэдэг хүн яадгийн ямар учиртай хүн байд юм бэ те? Энэ бас бөө мөргөл одоо тэр улаач бөө хүн гэдэг шиг одоо төрдөг хүн байдаг юм уу? Зүгээр жирийн хүн ингээд дархан болчт юм уу? Яа гэдэг те энэ талаар бид ерөөхдөө бас мэдлэг мэдээлэл өгөх зорилготой ингээд сууж байгаамаа. За тэгээд одоо дархан гэдэг зүйлийг хөрлөө нэг сайхан тайлбарладаг шүү. Дархан гэдэг зүйл юу вэ? За яг гоо дамжин дөрөлг гэж яриад байдаг. За тэр яг дархан гэдгээр л ярьчих. За дархан гэдэг зүйлийг ерөөхдөө хэлж өгөөш. Дархан гэж зүйл яг ямар учиртай юм бэ? Бөөтэй ямар холбоотой? Яагаад энэ дархан зүйл байгаад байгаа юм? Энэ одоо бөөгийн дархан гэж хэлж байгаа үст. Тэг бөөгийн дархан тий. Бөөгийн дархан болохоор бөө хүн хамгийн анх бөө хүн боллоо гэхэд дархан хүн бас босч идэг байхгүй. За. Тэгээ зэрэг босоод тэгээ улаачийн хэд бүх юмыг нь хийн гэсэн үг. Тэгээ тэр улаачийн хийсэн юмныхаа одоо төмөр идэлүүдийг нь хийн гэсэн үг. Тэгээд тэд нар хийсэн юм болгон ч нөгөө амьтаа гардаг. Тэгэхээр тэр улаачтай бас нөгөө хамгаалт болж өгдөг байхгүй. Тэгэхгүй энгийн дархан хүн хийчих юм бол тэр нөгөө төмөр идэлүүдийг хийлээ ямар хүн хамаагүй хийлээ гэхэд тэр хүн дааж чадахгүй байхгүй. За тэгэхээр одоо энгийн хүн бол энгийн зүгээр гарын урдуутай дархан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүс бол хийдэг байх нэ. За тэгэхээр энэ дархан гэдэг зүйл чи одоо тэр бөө хүн чинь чанар манар чандруу гэл одоо юм хийдэг шүү дээ. За тэрнтэй ажлын тийм зүйл хийнэ үстэй. Хийлгүй яг бас чанар гэж нэг юм хийн шүү дээ. Бид нар чи улаан ямааныхаа шүүсийг өргөөд мадтанда дахил идэгээд засаад. Тэгжээж тэр хүн чинь нөгөө бөөгийн хэрэглэлийг хийх эрхээ авч байгаа байхгүй. 1 жил, 2 жил, 3 жил, 3 жилээс хойш тэгэл цол аваад тэгэл цаашаа явна л та. Одоо энэ за яг бүрээд өнөөс 13 чанар гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ дархан дээр бас тийм чанар хийдэг юм байна уу? Байна. Сүүлдээ олон жил чанар хийгээд ирэхээр чанар хийхгүй нөгөө төгсгөлийг нь хиймэлтэй бас нэг юм хийх л хий. За тэгэхээр ч одоо дархан гэдэг бөөгийн юм хийдэг болоод ирнэ гэх. Тэгэхээр одоо бөөгийн юм чинь бас нэг айгүй олон шатаагалтай байна шүү дээ тий. Тэгээд тэр зүйлийг ч одоо хийхийн тулд бас шууд дархан болоо хийх үү? Одоо дархан боллоо гэж шүү дээ. Одоо тэр шууд дархан болоод шууд их амтай руу орох чадахгүй л дээ. Ягаад ч. их амтай гэдэг нь одоо бүрээдийн хамгийн сүүлийн үе гэсэн. Зөв. Тэрийг бол шин нөгөө дархнаа хүлээж авсан хүн бол хийж чадахгүй л дээ. Ягаад ч чадахгүй. Тэнд чи хүч зэрэг мэрэг бас байна. Тодорхой хугацаа бас туулж ээж тийм бас нөгөө нэг туршлага гэдэг юм бас байгаа тий. Тий, туршлага гэж байна. Тэгтээ бас ажуур нь гарын уур руу хийж тэр дархан хүн болох байл гэдэг. Тэгээ одоо нөгөө бөө хүн чинь ингээд цаанаасаа ингээд бас төрмөл заяад гэж ярьдаг шүү дээ. Дархан бас тийм байх уу? Байна. Бас тэгж чинь тэр чинь бас тамгалж гарч ирнэ шүү дээ. Яг л адилхан бөө шиг тамгалж гарч ирнэ. Яг л адилхан бөө шиг чанар юм.
гэсэн үг. Тэгэхгүй зүгээр чанар хийгээгүй тэр тэнгэрт мэдүүлээгүй хүмүүс бөөгийн идэл хийлэх гэхэд дараа нь тухайн хүн хатуу үйл мөл хийсэн нөхцөлд тэр хийсэн юмных нь харуулж орж ирэх үед тэр нөгөө тухайн хүн дааж чадахгүй. Одоо жишээ нь нөгөө нэг бүр ойлгомжтойгоор ярих юм бол одоо энгийн дархан гэх юм уу, одоо уран дархан гэх юм. Одоо бид ерөнхийдөө зарим нэг хүмүүс ч ерөнхийдөө уран дархан хүмүүс ирэл яг хөө тэр цаанаас нэгт бас хайж болохгүй л байна л да. Тэгээд уран дархан үнээр хийлэглээ. Тэгээд бөөгийн дархан үнээр хийлэглээ. Энэ хоёр нь ерөөсөө тэр хийсэн хүн цаатлынх нь одоо тэр өөрийнхөө хийсэн юм дээр одоо харваж орж ирсэн юм а даахгүй. Тэгээд хаалт болж чадахгүй гэсэн үг. Тийм одоо олон жилийн чинь тэгтээ ер нь ийм дөрлөг гэж яриад байгаа шүү дээ. Бөөгийн дархан. Цол эрхээ авсан хүн хийх юм бол ядаж хажуудаа нөгөө тэнгэртэй гэсэн үг байхгүй. Зөв. Хамгаал бууж орж идэхгүй тэр нөгөө дарахчул болохоор энгийн тэнгэрт мэдүүлээгүй хүмүүс чинь хийчээд бас хамаагүй юм хийгээд том юм руу ороод даахгүй юу гарах байхгүй. Бас тэр их хоёуг мöyгнээс харж байгаа юм чи бас арай өөр зэрэглэл юм байна тий. Одоо илүү хүчтэй ч юм уу. Нэг хүний их хоёгийг хийгээд гүцэд дуусгаад онгот нь хүлээж авлаа гэхэд тухайн онгот нь би одоо жишээ нь чамд хийж өглөө шүү дээ. Тэгэхээр тэр хүний онгот нь таалж авлаа гэхэд над руу бас юу оруулдаг байхгүй. Чадал хүч зэрэг оруулдаг. Тэгэхэд тэр хүн энгийн хүн байлаа гэхэд тэр зэргийг авч чадахгүй байхгүй. Яагаад гэхээр тэр чинь бас нэг юм өөрөц юм байгаа шүү дээ бас. Тийм баг тий. Тэгэхээр чи нөгөө тэр хүн чинь дааж чадахгүй. Яахаж вэ? За тэгвэл одоо ингээд бүх хүн дархантай ингээд холбогдоод бас ингээд холбогдоход бас нэг учир байгаа шүү дээ тий. За энэ хоёр хүн хоорондоо холбогдоод тэгээд ингээд юм нь хийх боллоо шүү дээ. Тэгэхээр одоо яаж холбогддөг юм бэ? Яг яаж холбогдоод тэгээд ингээд тэр хүний зүйлийг хийгээд ч юм уу ингээд хоёр хүн болоод байна. Би бусд хүмүүсийг бол мэдгүй. Би өөрийнхөө л ярьчих тий. Над би болохоор хамгийн анх хүнийг хүн юм аялах гэж ирэхтэй. Төшин дээрээ хадгаар арх оруулах тавьуулдаг баг. Мэдүүлгээ авдаг. Тэр болохоор би тэр онгот тухайн хүн өөрийнхөө онготынхаа юм хийх гэж ирсэн болвол манай онгот төшин дээр мэдүүлэг тавих хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэр манай онготууд тэр тухайн хүний онготтой хоорондоо ярилцаж хүлээн зөвшөөрж тэр юм гарах байхгүй. Тэгэхээр нөгөө хэлүүлэгч байгаа хүний онготтой нь одоо чиний одоо тэр дархны онгот гэдэг зүйл бас холбогдох юм шүү дээ. Зөв. Тэд нар чинь нэг л газар байгаа шүү дээ. Тэгэхээр холбогдно гэсэн үг байхгүй. Тэгээ холбогдчихэж тэр тухайн юм гарах байхгүй. Зөв. За тэгэнгүүт одоо нэг олон ястан байгаа шүү дээ тий. Олон ясны бүүнэр гэж байгаа шүү дээ. За тэгээд тэд нар маань одоо ингээд өөрсдөө ч юм хийдэг байх, дархнаар хийлгүүлдэгч байх. Гэхдээ энэ хүмүүс яг дархнаар хийлгүүлэх ёстой мó өөрсдөө хийх ёстой мó? Уг нь дархнаараа л хийх ёстой л таа. Гэж идэт байгаа юм шиг гэхдээ ер нь тухайн хүн өөрийнхөө заслыг тухайн өөрөө заслаа хийж чаддгүй байхгүй. Тэгэхээр заавал хажуудаа тийм дархан хүнээрээ юм хийх хэрэгтэй. Тэгжээ тэр чин мууд санч багсах ч гэсэн юмыг нь хааж явж идэг. Бас л том тэнгэр шүү дээ дархан тэнгэр гэдэг ч бас. Одоо тэгэхээр ясны хоёгч ондол байгаа л бахал та. Тэгэхээр одоо тэр одоо ястан болгоны хоёгон дээр одоо бүгд ижлэх нэг зүйл байж болох уу? Бүх бөөнөр яг байх ёстой юм байна шүү дээ. Одоо нэг нурууны зилгээд нэг юм байгаа шүү дээ. Гурван зилгээд. Гурван зилтэй бөө бол бас л тэгээд хүч авсан бөө гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр бай. Тэгэл манжиг бай. Хонгонорууд бай. Холбог хонгонор. Тэд нар бол заавал байх ёстой юм нэг байхгүй. Бөөнд. Одоо тэгэхээр энэ дархнаар ингээд юм хэлгэлээ шүү дээ тий. Тэгэхээр одоо за зээл гэдэг зүйл чинь нэг ижлэхэн байж болж гин. За ингээд
холбоо өгнөр нийжлэх юм байна. За тэгээд тэр зүйлийг одоо яг тухайн хүнд нь зориулж хийдэг үү? Эсвэл одоо нийтийн дунд нэг хийгээд орхидог үү? Яг тухайнд нь зориулж хийдэг үү? Одоо тэр чинь бас нэг юу штэ. Нийтэн дунд нь нэг хийгээд орхитгүй гэдгийг чи олон хэмжээгээр хийгээд тавьдгүү гэсэн үг байхгүй. За. Олон хэмжээгээр хийгээд за чи нэг хэдэн өнгө орох юм эндээс маа гэж тийм юм бол байхгүй. Угаасаа тухайн хүн ирлээ гэхэд түшин дээр мэдүүлэг авлаад хэдэн өнгө нэг өнгөнөр байсан ч гэсэн би мэдүүлэг авч ийлгдэг. Тэгэхээр хүн болгондоо зориулагдж хийдэг байхгүй юу? Надад бэлий юм байдгүй. Цаавал хүн мэдүүлгэн дээр архиа тавиад тэгээ за тэр намайг тэрний тэр хийдэг. Тийм юм гэсэн юм а гэд. Тэгээ хоорондоо бит хоёр хоорондоо ярилцсан. Онгодууд нь дээгүүр хоорондоо ярилцсан. Тэгжээж маргаашаас юм гарах байхгүй. Тэгэхээр яг л тухайн хүндээ зориулж. Яг хэлбэр хэмжээний нийжлэх байж болно. Яг зориулж хийж байгаа зүйл нь яг л чам зориулж байгаа шүү. Зөвхөн ганц уу. Тэг ганц хувь гэсэн үг тий. Зил болгон бас адилхан байх албагүй л тий. Зил болгон бас янз янз байж. Одоо 3 зил гэж байна шүү дээ. 3 зил чинь тэгээ нэг байж болох юм 2 3 заавал ч гуруулаа байх хэрэгтэй юм уу? Нэг хоёроо байх хэрэгтэй гэдэг юм. Эхлээд дээр үйдэл хамгийн анх босч байгаа хүн нэг зилтэй л гардаг байсан шүү дээ. Ганц зилтэй. Тэгэл жил ахиал чанар ахих тусам багш нь тэгэл за энэ овоо болсон байна гээл нэг зил нэмээрээ гээл тэгчих юм уу. Тэгжээж 3 жилээ зүүснэ. Үйд бол тэгэл хүч авсан нэг л гэж ярьдаг байсан. Тэгэхээр бас энэ чи зилэг дистралт техник шүү дээ. Дистралт. Зилчи их учиртай юм байна шүү дээ. Зилнээс нэг ширхэг зилнээс ховхорж унахад тэрийг эзэн өөрөө очиж авч болдгоо гэж байгаа юм. Хүний юм гаргасан дайтай болдог. Авах юм бол нөгөө онгот нь айгу том үйл ийдсэн байдаг. Тэгэнгүүт тэр нуранаас нь битүү цагирхчил ингээс алчдээ штэ. Тэгэхээр тэрийг очиод өө миний зилгээ авахаар болтгоо л гэж ярьдаг. Биш одоо энэ нөгөө нэг янз бүрийн чанар манар ингээл болоод бөөнөр бөөлөл тэгэл нөгөө нэг хоёгнаас юм хүмүүс аваад байдаг шүү дээ. Тэр ер нь зөв буруу юу? Хоёгнаас юу унснаар л гаваар шүү. Одоо хөнгөнөр ч юм уу, манжих ч юм уу тий. Хүмүүс яг бэлэгдээд авч байгаа. Гэтэ ер нь тэрийг аваад юм юм. Тий. Тэр хоёгноос ч бас юм хааж л гарч байгаа юм. Хааж л гарч байгаа байна. Тэгээ яг тэр чинь хүмүүс ингээл бэлэгдэл аваад байдаг шүү дээ. Гэхдээ яг юу унахаас шалтгаалж л байгаа л та. Яг юунаас юу унахаас шалтгаалж зил унтсан байх юм бол зилийг очиж шүүрж аваад нандинаад байж болохгүй л дээ. Тэр чинь бас айгу том юм хийж байгаа юм. Бид нэр тэр онгодод юу хийснийг мэдэхгүй шүү дээ. Тэ шүү дээ. тий. Ямар онгорж ирээд ямар үйл хийгээд гарч уу гэдгийг бид нар мэдэхгүй. Тэгэхээр зилнээс бол би бол жоохон унж мунсан юм бол орох гэж хэлдэг. Одоо их үзэж байгаа хүмүүс бол дөрлөг гэж яриад эхэлж бид нар. Тэнгүүд жаа дөрлөг гингүүд одоо бас ингээд хүмүүс ч бөөлөд байгаа тий. Одоо би нэг хүрлээхээс асууж л да. Энэ дөрлөгийн онгод гэдэг чи яг хүмүүс бөөлөх ёстой юм уу? Үгүй юм. Тэрнгээр бөөлөд явж байгаа хүмүүс ингээд бай. Одоо хамгийн том тэнгэр нь бол одоо хаан судалтай ч гэнэ хаан дөрлөгч гэнэ ингээд яриад байгаа. Энэ бол болон дөрлөг гэдэг чинь бүрээд бүгээс гаралтай. Бүрээд бүгөө одоо энэ хоёр чинь хамт хоршоод явж байгаа те бүгэн дарах юм гэдэг. Тэнгүүд одоо энэ бүрээдээс гаралтай зөндөө бүүнөр байгаа шүү дээ. Эдгээр зарим нь ингээд дөрлөгийн онгод гэж буулгаад засал хийгээд хүн засаад тий хүний ажил төрөл болгоод магадгүй байгалийн харин шинж. Энэ одоо яг тэгж буулгаж бөөлөх ёстой онгод уу? Энэ дамжин дөрлөг бол гэж хэлж байгаа бол бүрээд их. Тий. Халах бүү дарахад бүү эднэрт бол бас л дарах нь байгаа. Тий. Гэхдээ ондоо нэршилтэй. Тий. Яг л адилхан дүр. Гэхдээ одоо би бүрээд дээр хэлж л та. Дөрлөгтэй хүн гээд буулгаад хаан дөрлөг мөрлөг гэх юм бол тэр бол буруу юм шүү дээ. Дөрлөг чинь буудгүй онгот нь хажууд нь зэрэгцэж явдаг. Хоёр талтай байхгүй. Бөөгийн онгот бөө өнөөс болохоор бөөлөхөд биеинд орж ирдэг. Энэ дөрлөг хүн оруулах ямар ч шаардлага байхгүй. Олон жил дарахна ганцхан алга тушаа авируулад ийдсэн бол хажууд нь 9 журийн буулгаж суулгаад оруулаад тах шаардлагагүй. Хажуудаа хилээд явчихна, ойлголцоо явчихна. Бид хоёр оюун бодлороо ярьчихна. Тэгээ явчих. Тэд нар бол нэг
арай л буруу юм яриад байгаа юм болов уу? Ер нь буудгүй дархан өөрөө харьцаа явчихдаг. Тий. Тийм зэрэгцээ явж идэг. Одоо энэ амилсан түшнийх нь хажууд нь түшний эзэн гэж сууж идэг байхгүй. Мэдүүлэг тавилаа гингод шууд тэрний нэр усын аваад дэшиг очиж мэдүүлж идэг. Тийм хүн байдаг. Алхны эзэн гэж бас тустай байгаа. Бид нар ч бүгд эзэнтэй байхгүй. Тэгээд тэр нөгөө ховж монг гэж 9 жирийн юмнууд байгаа л та. Наас тэг зөндөлөн байгаа л да тий энэ бас тэгээд дараадаа бас энийг ингээд төвшөө садлаад ярих байх хэлбэрүүлээд. тэр хэлбэрүүлээд төвшөө ярих байх. За тэгээд одоо дархан хүнээр одоо ингээд юм хэлгэлээ. За ингээд нэг энэ хэнгэрэг хитэн төрөл байна. Одоо чиний мэдж байгаа хитэн. Харин тийм. Миний мэдж байгаагаар бол зөө горлжин дугуй. Тэгээ нөгөө бүрээдийн дүү зүрхийн гэрэг үүдэж тийм. Тэгээ нэг өндгийн гэрэг Монголд шүү дээ. Монголд бол тийм л би мэдх юм байна. Наран саран марна гэж одоо 8 томог бол мэдгүй. Хийж ч үзээчгүй. Саран гэхээр одоо ийм сар шиг дугуйг нь хэлж байгаа юм болов уу? Сар чууган дугуй юм байгаа шүү. Тэгэнгүүт Одоо ийм гавирган сар шиг хингэр хийгээд байгаа. Би овон дээр харж л байсан. Ийм сар шиг хингэр хийцэн. Овон дээр тавьчих. Овон хингэр юм бол зурагнаас бас магтчихгүй. Хүчлийнээс харж янз. Тоол бол бас аюу олон болсон. Товруутай бас байдаг үстэй. Булдруутай гэж байгаа. Тэр нөгөө тухайн онгод нөгөө үндэстний ястангаараа л болж байгаа. Булдруутай гарчиж байгаа байхгүй. Бас зарим хүмүүс буруу яриад байгаа шүү. Багш нь 9 булдруутай байхад багш нь 5 булдруутай байхад шав нь 9 булдруутай байж болдгоо гэж. Тэр бол хүчтэй болов чинь. Тоогоороо хүчтэй болчих. Тий. Тухайн онгод 5 булдруутай байж болно. Болно шүү дээ тэр чинь. Тэгэхээр шав нь 9 булдруутай байж болох байхгүй. Үндэстний ясаар тэрийг л буруу ойлгоод байгаа хүмүүс. Тухайн онгодынхоо тоогоороо жоох илүү гарчаад байна л тэр илүү онгодоос л шалтгаалгаад шүү дээ. Онгод ямар хэнгэр барих нь хэдэн болдруу товруутай байх нь гэдэг тухайн онгодоос шалтгаална шүү дээ тий. Тэгээ багш нь мушкагаа хийж явахдаа энэ ч одоо би чинь 5 булдруутай энэ ч 9 булдруутай гэх гээд за 4 болгочих гэж болохгүй байхгүй. Аяастай болтож хэрнэ. За тэгээд энэ нэг хуйгны асуудал байгаад байгаа л да тий. Одоо ингээд хуйг гэдэг зүйл чи одоо ингээд бас их учир утгатай байгаа шүү дээ тий. Хуйг уу? Хуйг гэдэг чинь болохоор бүхэл бүтэн дээлийн хэлээд байгаа шүү дээ. Тийм бөөг юм шүү дээ. Яг хоо бөөгийн хэлээр бол хуйг тий. За тэгээд энэ хуйган дээр одоо нэг юм асуудал байгаа шүү дээ. Ингээд хуйган дээр их л юм байх юм бол одоо мундаг хуйгтай хүчтэй ч юм уу те. Тэгээд хуйган дээр юм байхгүй гадах юм бол одоо хүч юм те. Энэ хуйгны одоо дистрал гэж нэг зүйл байгаа шүү дээ. Байлгүй. Тий. Энэ хуйгны дистрал гэж зүйл яг ямар учиртай яг яаж дистралаар явд юм бэ? Энэ бас ястнаар л хамаатай тэгтэл бүгд л нэг ижлэг хуйг гэдэг нэрээр тоол явж байгаа л. Ястнаараа хамаатай. Тэгтээ ер нь хамгийн анх бөө болж байгаа хүмүүс бол багш нь муш гэж өгж байгаа шүү дээ. Онгодтой нь уулзаад манай онгод тийм гэж шүү танах гэж хэлж байгаа баг. Тэгэхэд багшийнхаа хэлсэн юугээр дор иж 3 жил бөөсний дараа тэр өөрийн онгод нь орж иж тэр хуйгаа зэгцэлдэг байхгүй. За миний үеиг одоо энэ дээр энэ багшийн хамгаалтын юм байж болно шүү дээ. Багш нь одоо бөөлөө сурахын тулд бас нэг ямар нэг юм хамгаалж байгаа шавьяа тэр нь байж болно. Тэгээд ирэхээ хүчээ аваад ирэх үедээ за одоо үгээрээ энэ зэг тийм зүгээрээ гэж тэр чинь болохоор өөрийнх нь онгодынх нь юмнууд байхгүй. Нууранда 3 зэрэгтэй байлахад за зэрнээс нь 9 зэвсэг зүгж ирэж идэх ч юм уу те. Тэр чинь өөрийнхөө тухайн орж байгаа онгод нь өөрөө орох гээд хуйгаа бэлтүүлж ихүүлээд юм гэсэн үг байхгүй. Одоо тэгээд ингэдэж штэ. За нөгөө тухайн бөөнд хэдэн онгод ордог байх нь хамаагүй те. Тэр ордог онгодынхоо тоогоор хуйг хийцэн гэдэг штэ. Тэр бол бас л арай буруу. Яана 30 он буудаг бол порт рууслаа явах нэг ачаа нэр хажаад. Тэр бол бас үгүйс буруу юм байгаа юм. Нэг хуйган дээр тэгэл бүх юма
30 онгод ордог байлаа гэхэд 30 юм зүгчлээ тэгээд. 30 ширхэг бэлэгдлийнхээ өөрсдийнхөө буудаг юмнуудаа 30 онгод чинь бүгдээрээ адилхан ханийн дэнгэр дууддаг л байгаа шүү дээ тэд нар чинь. Бүгдээрээ ондоо юм хийдэг 30 онг байгаа заа. Тэгэхэд ондоо чинь хүн үздэг байж болно, уул ус тагдаг байж болно, гал тагдаг байж бол янз янз байгаа шүү дээ. Тэд нарыг тухайн бэлэгдлийнхээ өөрийнхөө онгодын юм хийх зүв тийм л байх хэрэгтэй гэж бодож байна. Тийм шүү дээ. Одоо тэгээд наад дээр чинь за 30 за нэг 30 онгод бай тий 30 өөр хоёг байх юм бол ядч тэр улаачийн бөөлж байгаа чадал нь гэх юм уу одоо тэр юм шингээх гээд байгаа шүү дээ. Бүүн чинь бөөлхөр нэг хөлсөн шингээл халуун тий тэр хоёгын дээр тэг чи 30 тийшээ царинчиж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л нэг хоёг байгаад тэр хоёгондаа хурж бөөлөөд тэр хоёгаа яг өөр юм болгох л. Тэгвэл дээрийнхэн тэгвэл их мондог олцууд л байсан. Тэд нар бол мондог л онгодод байсан байж таарна. Тэгэхэд зөндөө үерхтэй байхгүйсэн. Тэгээ тийм байх. Тийм. Тэгээ хоёрын дээр бас нэг дэг байгаа л да. Харшилдахгүй юу гэдэг. Ганц нэг бөө ингээ анзаархаа чоны ирч зүцдэг тий. Дээрээ ч юм уу. Эсвэл хоёр ч юм уу. За хийдэж байсан яах. Тэгсэн чинь манай бөөгийн үндсэн хоёрынх нь одоо арьсан гөрөөс буух ч юм уу тий. Тэг яг ингээд хийцэн байсан чинь тэр нөгөө юугаа бодох юм бол харшилдах юмаа бодох юм бол чон махчин байгаад гөрөөс мэдэж өвс иддэг байгаад одоо махчин бол угаасаа өвс иддэг юмныг идээд эхэлсэн шүү дээ. Тэгэхээр ер нь тэр яг хоёрынхаа тэр авцалтаа тэр дэгийнхаа юм дээр болохоор тэр чон нь гөрөөс идэл тэгэл тэр хоёрыг ер нь дуснаа л гэсэн. Тухайн тэр чоныг энэ дээр зүүж гинэ гэдэг чинь амьлуулсан байж таарна тийм үү? Тийм баг. Тэгэхээр энэ хоёрч чинь амьлсан байж таарна. Тэгэхээр нэгт чоноо амьлуулад цогоогоо амьлуулсан байгаа байхгүй. Ямаа шиг биш нэг юм юу гэдэг. Нэг байцаа хон чон гурвч. Тийм л. Тэр чи одоо тэгээ нөгөө чон тэгэхээр хоёрын дээр яваад тах жишээ тий. Одоо тэр хоёр чинь л ингээл тэндэл юусоо тэмцэлтэй байна л гэсэн үг. Мэдээж гөрөөсөн дийлчих юм бол бас сайн л байлгүй тий. Чон дийлдэг гөрөөс. Одоо тэгээ нөгөө нэг юм байгаа штэ. Энэ нэг хэнгэргэн дээр одоо нэг яман айрстай хэнгэрэг бариул жоохо тийм. Тэгээд согоо могоо болоод ингээд ирэх юм бол бас арай дээр ч юм уу тий. Энэ яман айрсаар хэнгэрэг хийдэг одоо ямар шалтгааны учраас яман айрсаар хийгээд тэг яагаад тэр дараа нь өөр хүмүүс буг согоогоор хийгээд байгаа энэ яман айрсанд ямар учир байна? Яагаад яман айрсаар хийгээд байгаа юм? Тэг үнэхээр яман айрсаар хийсэн хэнгэрэг тийм муу идэх юм уу, сайн байдаг юм уу? Энийг нэг хэлж өгч. Яманы арьс чинь болохоор одоо жишээ бидний ирэхээр бүрээ дөрлөг улаан ямаагаар тагдаг байхгүй юу? Нөгөө сахиусаа хөндлөд төрлөгөө тагч штэ. Тий. Дархан дэнгэрээд гэхэд улаан ямааны арьс. Улаан ямаагаар тий. Тэгэхээр дархан дэнгэрийн унлагаар хингэргээ бүрчгээр нэг хэсэндээ хамгаалт гэсэн утгатай. Тэгээ дөнгөж босч байгаа бөө. Дөнгөж босч байгаа юм. Бөөлөө суртлаа тэргүүрээ бөөлөх хэрэгтэй байхгүй. Дөнгөж хоёглж байгаа. Тий. Тэгэл тэр хингэргээрээ бөөлөл тэр хүн чинь тухайн хүн улаач чинь бөөлд сурсныхаа дараа өөрийн онгот нь манай юу нэг хингэрэг тийм арьстай, тийм улдруудаа тийм гэж хэлэх нэ шүү дээ, тий. Тэгэхгүй тэгээд дөнгөж боссон хүн юу ч мэдгүй хингэргээ олох цогчч темпэнд ороогүй хүн айгүй сайхан согооны арьс барил хэд цохол хаглаа хийчихлээ. Одоо энэ дээр бодит кейс юм. Бас жоо инээдтэй л дээ. Миний таньдаг хоёр хүн ингээ ярилцээд байсан чинь. Нөгөө яман арай хурдтай би асуудаг байхгүй энэ. За яманы ярьсаар тий бас яг ингэж асуусан. Бугуун ярьсан мэрсэн. Согоо могоо гэдэг. Ягаад ингэж хоёр юу гэж бодож ин гэдэг асуухгүй гэсэн чинь. За ямаа бол мэдээж яг татсан байдаг. Согоо гэхдээ арай хурдтай гэсэн. Согооны ярьсыг хингэрэг унчих юм бол онготны арай хурдан явдаг гэсэн. А бас ахад нэг гоё юм байна зэ. Энэ яг бодиттой бол. Тэгсэн чинь за ингээд надад их тайлбарлаж өгч байгаа тэр. За эхлээд ямааны ярьсаар хингэрэгээ бүрчлээ. Тэгсэн чинь гэр дотроо буюу гэрээ тойрж бүлдیں۔ Гинэ. Ингээл гэрийнхээ ойр тойронд бол асуудал хөвөлөл. За тэгээ ингээд жоохон гэрээсээ ингээд холдоод нэг уул моол руу гараад ирэх юм бол за тэр нь согоо болно гинэ. Ингээд радиус нэг томроод.
Тэгэл цаашаа яах вэ гэсэн чинь цаашаа тэгэл одоо бэлдэж мэлдэх бол бавгаа оноод чон моноо оноод тэгэл ирнэ. Гэтэр гүн рүү нөр. Наадах чинь дуу шүү дээ. Үнэг чан бүгд байсан. Тэр шиг байсан. Одоо тэгээд энэ бүх согон ярьсаар ингэ хийх хэрэгтэй юу? Бүгд боо согооны ярьсаар хийх юм бол манай Монголын нөгөө согооч байхгүй болно шүү дээ. Дуусна. Харин тийм тий. Одоо тэрийг хийчихсэн юм бөөндөр жоохон учиртай байх хэрэгтэй байхгүй. Тэгэл Одоо над дээр ч болохоор яг ийм байгаад байгаа байхгүй. Тэр юуны харьсаар бөөлөх нь сонирмж. Бөөгн эхлээд өөрөө бөөлж сурах хэрэгтэй. Бөөлж сурах нь бөөлж сурна гэдэг нь одоо юу вэ гэхээр эхлээд бөөгн өөрөө хүн бол тийм. Тэр онготтойгоо цагаан харцдаг бол онготоо төхүүлээ тийм. Өөрөлдөө яриад бас нэг юмны наан цаадахыг ойлгодог болчих. Тэгээ бөөлөгч сурцсан ард дээр үнэхээр тэр цаад онгодуудтайгаа холбогдоход одоо тэр зүйлүүд нь нэхэгдүүлдэг ирлээс. Түүнээс бөө болоогүй чийж тэгэл юмны сайн нэг согоо яриад те нэг бууг яриад Үзмжээр болчихсон тийм. үзмжээрээ тэгж хандахаар юм чи бас нэг талтай буруу. Тэгэхээр хамгийн гол юм чинь бөөгийнхөө мөн чанарыг олох хэрэгтэй. Бөөлж сурах хэрэгтэй. Өөрөө хүн болж төлөвшөх хэрэгтэй. Ямыг бас нэг өнцгөөс нь хардаг байсан бол хэдэн өөр өнцгөөс нь хардаг тийм. Одоо ялчгүй ингээд нэг ухаан санаанд тэгшрээд бас нэг юмны зөв бурууг ялгадаг болцсон хойно бол тэр юм руу шилжиж болох. Тэгэхгүй зүгээр ингээ үзмжээр хандаал за бөө тэр нь л амар гисэн гэл тэрийг бариадах юм бол тэр хүн ямар ч нөлөө байхгүй. Зүгээр л нэг талтаа устгал хийж ийн л гэсэн үг шүү. Тэгэхээр одоо нөө тухайн бөөч мэдээж онгод нь л одоо тем хэнгэрээр нэм хэнгэрээр гэж хэлдэг байлгүй дээ тий. Тэгэхээр одоо бүх онгод л одоо согоогоор хийлэхгүй байлгүй. Яа тий хийлэхтэй вэ? бүх онгод согоогоор хийхгүй шүү дээ. Янз бүрийн л юу шүү дээ. Гөрөөс байж болж чинь онгод нь өөрийнхөө хуучин гэргээл барих гэдэг юм шиг байгаа ер нь. Бас тэгж үгүйсгэж бас болохгүй бас. Гэхдээ бодох хэрэгтэй байхгүй. Улаач бодцсон байхад цаад онгодууд бас зөвшөөрөх байхгүй юу? Тэгэл хандгааны ярьсан ингэрэг барина гэвэл хандгаач бүр ховрдоо дуусла шүү дээ. Тэгэхээр бас экологи бас тэнцвэр мэнцвэргээд бас яриул бас тэ энэ зөндөл юм байл да тий. За тэгээ одоо энэ ингээ хоёг руугаа буцаад очил да. За ингээ хоёг чи бас ингээ дистралтай байдаг бахнаа. Дөнгөж босч байгаа бөө багш нь ямар ч байсан тийм хоёгтай байна гэж хэлэх юм байна. За нөгөө зээл гэж яриад зээл чинь ингээ нэг байх уу хоёр байх уу гэдэг юм. Тэр нэг 2 3 болоо нэмэгддэг байх нь. За энэ хоёгонд бас нэг тийм хамгийн сүүлийн хоёг буюу одоо их хоёг гэж байна шүү дээ. Тэг их хоёг. Их хоёг тий. Энэ их хоёг одоо яг ямар зорилттой ямар учиртай болоод их хоёг гэж хэлээд тэр их хоёгийн хүмүүс орж байна. Гэхдээ одоо шууд одоо их хоёгд орно гэж байхгүй л да мэдээ чи дистралтай байх хэвээр. Тэг тухайн хүн 20 жил бөөлсөн ч гэж болно. 20 жил бөөлөөд тэр хүн болж чадаагүй бол их хоёгиндаа хүрэхгүй байхгүй юу? 3 жил бөөлөөд их хоёгиндаа хүрэх юу байна л та. Тэр хугацаа одоо манай Монголын бөөндөр айгүй их хугацааг их яриад идэг. Би 20 жил бөөлсөн. 10 жил бөөлсөн. Тэр хугацаа бол ямар ч хамаагүй. Хамгийн гол нь чанар бөөлөөд сурцсан. Тэгээ хүн болцсон. Тэрний дараа тэр их хуйгаа өмсвөл тэр чи ядаж зоолондоо нэг хэрэгтэй хүн болох байхгүй юу? Тэгэхгүй тэгээд юу ч болоогүй гэж их хуйгаа өмсчихвэл олон хүн тойруулж суудчаал. Хүний зовлонгоор жаргал хийгээд яваад бас хэцүүлтэй. Тийм хүмүүстэндээ байна л та. Зөв. Тийш. Одоо би одоо их хуйгандаа бол юм хөрсөн л дээ. Их хуйгандаа хөрөх гэж бол бас нэлээ явсан. Тэр нэг 13 жил бөглөөд тэгсэн онгодууд за их хуйг гинэ. Энийг тэгтээ нэг учиртай нэр хэлгэн. Шууд өөрөө чийж болохгүй. Тэгээд учиртай хүн гэдэг нь ямар хүн байх юм бэ гэсэн бүгд харах хүн л байсан л да. Тэгээ өрлөөтэйгээ танилцаад миний их хуйгийг бол өрлөө хийж өгсөн. Тэгээ тэр ч гэсэн онгодууд маш их таацсан яг л онгодын одоо би өөрөө ингээд төсөөлөд хийвэл бас нэг онд байна шүү. Тэгэхэд онгод цаанаас бас хилж өгöd байхгүй. За ийм хуйг байх хэвээр. Тэгэл өрлөө дээр хурж ирээд төшин дээр мэдүүлэг тавьсан. Тэрнээс хойш миний хуйг гарч ирж байгаа чинь.
Тэгэхээр тэр их үеигэнд хүрэх гэж бол ер нь хүн бөөлөх хэрэгтэй бас. Эний наад татах ойлгох хэрэгтэй. Одоо тэгээ сая хөрлөө хэллээ шүү дээ. Тэгээ хугацаа хамаагаа 3 жил мэл бойлооч их хойгонд төрнө гэдэг. Энийгээ сайн задлж хэлэхгүй 3 жил бөөлсөн их хойг хийлгээд яриад эхлэв яах вэ? Тэгээ хамгийн гол нь хүн болох гэж шүү дээ. Тэгээ хүн болно гэхээр яах ёстой вэ? Хүн болно гэдэг чинь бас хүчтэй шүү дээ. Одоо хүрээд ирсэн хүнийг нэг атхан тий нэг зоосны нөхөр харахаа гэсэн тусалчих сэтгэлтэй тий. Манай хоёр хүн ороод ирэхэд ялгаж харьцах хэмжээний биш тий. Энэ хоёр нэгэр ингээ онготой болцох юм сайхан хүрчээсэй гойноос дэлгдээ суулж ах чинь. Тэгэхэд хүн болно гэдэг чинь ерөөсөө л бас нарийн юм. Тэгээ одоо хорн гарсан гэх юм уу тий орно гар. За яг манай бүрэлч чинь 13 чанар хийн. тэгээ За тэгжээж их хойгонд төрнө. Тий. яах вэ? Тийм болчиход байгаа. Тэгээ одоо хоёгон дээрээс бахад нэг юм хэлчих. За одоо энэ зүгт амьдарч байгаа дарахад гэдэг. Дарахад бөөнөр бол нэг заа уууд мөн тасраагүй юм нь бэлэн харахад бол одоо очиод асуухад настай улсууд байна. За нутгийн 100 олон бол бүгдээрээ бүүд одоо нэгсэн дөмөргөлтэй тийм байгальтайгаа зүг ажилладаг. Тэгээд дарахад бүү бол болж байгаа хгүй. Гэхдээ дарахад бүү нэг юм авч үлдсэн юм гэх юм бол хоёгон дээр одоо чинь өнгө байдаг шүү дээ. Одоо чинь хөх ногоон саарл гэж энэ гурван өнгө аваад үлдсэн. Тэг хөх өнгө юуг нь бэлэгдэж чинь гэхээр за одоо тэнгэрээр те одоо тэнгэр хөлсөн бөө гэж. Ногоон өнгө юуг нь бэлэгдэж чинь гэвэл лос хөлсөн бөө гэж. А саарл нь яа гэм бэ гэх юм бол одоо тэнгэр газар хөлсөн одоо бүгд илэрхийлж байна гэдэг. Шууд ингээл харахад бол мэдэгдэж байгаа байхгүй те. А энэ тэнгэрээр хөлсөн бөө юм байна. Анил усын юм. А тэгтээ заавал цэнхэр байгаад мундаг ингээ ногоон байгаад мундаг, саарл байгаад энэ хоёроор явж байгаа хоёул мундаг гэсэн үг биш. Хоёгон дээр бол яг энийг ингээ зөв аваад үлдсэн байхгүй. Нэг талаараа. Би бас нэг нь буруу гэвэл те. Тэгтээ энэ бол одоо нэг уламжлалт гэдгээрээ арай тасраагүй явж ирснараа аваад үлдсэн байж байгаа. Манай одоо халах гээд яриад байгаа бүүнөр чи бас хэцүү те. Яг энэ дээр юм байна л та бас. За яг нөгөө ясны онцлог бас тэр хоёрын дээр шингэж болох юм. Гэхдээ ер нь бол энэ олон ястан байгаад байгаа боловч ерөөсөө л бүгд Монгол байхгүй. Тэгэхээр ийм яг яснаар ярихаар нэг жалга давч юм шиг болчихно. Тэгэхээр энэ Монголын бөөгийн хуйг гэдэг талаас нь ярих юм бол одоо Монголын бөөгийн хуйганд юу байсан бэ? За тэр зээл байна, холбог хонгоноор байна те тэр бүх зүйлийг шингэж чинь. За яг ястан руу ингээ ороод ирэхээр нэг тодорхой хэмжээний ястнуудын онцлогуд нь шингэж явах чинь. Түүнээс бүр учиргүй гажуудахгүй байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь бөөгийн онготтой харьцаж байгаа бөөгийн хуйг гэдэг юм чинь бол ерөөсөө л за тэр зэрэлтэй ертөнц буюу далд ертөнцтэй харьцаж байгаа. Тэнчэнээс юу ирдээ, тэрийг яаж хаадээ, хаана юу хамгаалтан байдээ, тэр бөө юунд чиглэж бөөлдөө, тэрнээсээ шалтгаалж тэрэнд энэ өмсгөл зүйлс нь орох баг. Тэгэхгүй яг тийм байдаг. Тэр нь тэнчэнээ тэтгшэрхэг, тэр нь тэнчэнээ тэтгшэрхэг гэдэг нэг номон дээр бичсэн юм шиг юм ярих юм бол чи бас нэг талтай эндүрлүүлж байна. Бөөгийн майхавч оргоо гэж яриад байгаа шүү дээ. Тэрэнд нэг өөдгөө зүйл ордог шүү дээ. Өөдөө одоо янз бүрийн шоунууд ирээд шүү дээ. Одоо янз бүрийн зээл үүд хийдэг баг. Одоо энэ өдийг одоо бас нэг байгалийн тэнцвэртэй байдал гэж яриа шүү дээ. Энэ дэр чи. Тэгэхээр одоо энэ өдийг одоо яаж аалж авах хэрэгтэй байд юм уу? Яаж авах хэрэгтэй байд юм бэ? Өдий чинь угаасаа амьд шууны өдөр оргоныхоо орой дээр залдаг байсан байхгүй. Тэр чинь болохоор нөгөө нуур ус хаасаагүй явж явахтаа нэг унсан өдийн түүж авдаг байсан байл та дээр юм бөөнөр. Одоо болохоор бэлэнчлээд орчин цаг нь бэлэнчлээд ч юм уу. Тэгэн гутаа шууд алаад алангууд тэр шууд бүгдийг авч ийн гэсэн үг. Тэгэхээр тэр шууд чинь бас хэцүү. Зарж байгаа газар байгаа л да. Тийм хүүхдээ ч гэсэн тэр амьд амтан чинь хүүхдээ бас нэг харуусал дүрч өгч байгаа шүү дээ. Тийм бас олцохтаа. Тэрээс нөгөө нэг амьд шууны үд гэхэр чинь энэ оройд бол нэлээ олон шууны үд орох нь шүү дээ. Нэг шууд зүгээр нэг бөөгийн олон шууны үд. Тий олон шууны үд орж байна. Одоо ч юм бол шууд зарж байгаа чинь худалдаж авч байгаа бол нэг шууны үдийг л 2-3-аа хуваагаад авчаад байна шүү дээ. Тэр яг бас нэлээ олоолаа ер нь олон бөө байгаа тий. Тэгээд тэр шууч мөртөл бөөхөн нөгөө байгальтайгаа амар ойрхон байсан байгаа байхгүй. Дээр үеих шуун хүртэл за энэ
нэг дунгах. За энэ тэр бөдөгчийг гэсэн янзтай ч юм уу. Бүр хилэмжинтэй. Тий. Ер нь ойрхон байсан. Одоо болохоор манай Монголын бөөнөр болохоор байглаас амар холбогдсон. Тэгэхээр нөгөө нэг шууд хэлэхэд бол бөөгийн гүд сулран л та. Зөв. нэр юм дээрээс улбаалаа нөгөө нэг сара том биетэй амтнаар одоо арсаар хингэр хийж штэ хингэр хийгээд за одоо цогоогоор хийлээ гэдэг чи одоо мэдээ цогооны арс чи айгүй том арс гараад ирж байгаа штэ тэрүүгээр одоо ингээд хоёр хингэр хийдэг штэ нэгийг хийх хэрэгтэй байд юм уу нэг амтны арсаар нэгийг хийх хэрэгтэй байд юм уу хоёрыг хийж болдго юм уу энийг нэг хэлж өгч Нэг том арсаар хоёр хингэр хийж болно л та. Тухайн гэхдээ улаач өөртөө л хоёрыг хийж өөртөө хоёрыг Гэхдээ одоо хоёр бол нэг нэгээр нь аавна гэж тийм түүх бол теста. Нэг нь цээж навал нэг нь бүксийг авна гэсэн. Чи бүксээр гуйчих. Тийм бол хийж байхгүй. Яг тэгэхээр угаасаа нэг арснаас нэг л хингэр гарах нь шүү дээ Уг нь нэг бөөгийн л хингэр. тийм. Нэг арсаар хоёр хингэр хийдгүүл байсан л та. Нэг арсаар чэж хэсгэр нь доогоор нь хингэргээ ичиж байгаа. Тэгэнгүүт үлдсэнийг нь тэр тухайн хүн эвтэд гутлаа ичиж байгаа, оргоогоо ичиж байгаа. зөв. Тэгж тухайн тэр амийг гарцдаггүй айгүй бүх тэртээ хийж штэ тэр чинь. Зөв. Тэгэхэд чинь одоо бол нэг хингэргийг хийгээл шүүлц нь хаягдчихж байгаа штэ. Тэр бол адагдлал гутлаа ичиж байгаа, оргоогоо ичиж байгаа, манжгаа ичиж байгаа. Зөндөө юм орж байгаа. Орон дээр бас наачиж байгаа тийм. Орон дээрээ наачиж байгаа. Тэгэхэд чинь нэг арсаар бүтэн хуйгаа ичиж байгаа зү. Одоо тэгээд хүмүүс ер нь цогооны хингэр ингээл бариад идэг тийм. Яг болдог ч юм уу барайл яваал. Гэхдээ яг юундаа бол тийм. Одоо барих ёстойдоо бол тэр аян согоо гэж ярьж байгаа шүү дээ. Тий. Аян согоо гэж ер нь ямар согоо гэдгийг тийм. Яагаад энэ согоогоор одоо жишээ нь хийж байгаа. Та энийг нэг гоё сэрүүлээ. Тухайн хүний онгот нь яг хингэргээ барих үедээ өөрийнхөө онгот нь нөгөө хингэрийнхээ хицих хингэргийнхээ арсыг дууддаг гэсэн байгаа байхгүй. Зөв. Тэнгүү тухайн хүн байгальтаа тухайн юмоо өгчээж тэрийг байглаас юмаа тэр нь уул усны эзэн тийш яв гээд тэгжээч бүр цаанаасаа бүр ингэж хоорондоо нэг өсөндөө 8 цэжээж тэр согоог авчирч хингэргээ хийдэг гэсэн байгаа байхгүй. Одоо болох юм бол зүгээр пад буудаал авчиж штэ. Тэр бол Аян согоо гэдэг нь аян согоо гэдэг нь болохоор юу байхгүй. Зулцгалаагүй төрөөгүй гэсэн үг тийм. Тий. Тэнгүүт хөрлөхийн хэлтгүүдэд дууддаг байсан гэмүүд одоо янзахтай согоо тэр аян согоо биш тийм. Янзахтай согоо дуудангууд төрхий тэр нэг янзган дагарч ирээд идэг гэж ярьдаг тийм. Бас одоо бөөлөхөд одоо бөөлөд одоо юу гэдэг тэр одоо өөрөө өөрсдөө тэр бөөгийн одоо тэр ертөнц рүү одоо тэр онготын ч юм уу савдгийн ч юм уу лосын ч юм уу тэр оронд очиход төрхий тэр унжоо амтных нараас янзган гүгүүд идэг гэж ярьдаг. Хүмүүс аян согоо гэдгийг бас нэг жоохон буруу ойлгоод. Согоо гэж ойлгоод. Тэг согоо гэж ойлгоод. Аян согоо гэдэг чинь болохоор зулцгалж байгаагүй. Тэг янзглаагүй л тийм. Бүр нялхахлахгүй юу. Одоо тэгэхээр ер нь адуугаар ярих юм бол одоо байцл гэсэн үг тийм байцл гэсэн үг. Зөв. Одоо түрүү гутал гэж ярьлаа шүү дээ. Тэгээ одоо энэ бөөгийн гутал чинь бас янз янз л байдаг баг л та. Тэгээд бөөгийн гуталн дээр одоо яг юугаар хийх хэрэгтэй гэдэг. Юугаар гэж одоо гутлыг одоо сая хэллээ шүү дээ. Бид тэр нөгөө үнэхээр юу н одоо согоогоо аваад согооныхаа арсаар хингэргээ хийгээд үтснээр нь гутал хийж болно. Зүгээр гөрөөсний арсаар хийж болно. Тэгээ ер нь яг бөөлөхөд ер нь ус дээр очиж бөөлөхөд хөл нөхцөл байт шүү дээ. Тэгээ гутал надад нэг чухал. Одоо тэр Монгол гуталтай бөөлөх юм уу? Эсвэл заавал ч үгүй юм амтны арсын гуталтай бөөлөх хэрэгтэй юу гэж бодож байна? За яг манай зүг рүү гээд ярьчих юм бол гутлыг одоо гутал буюу боотхийг яг бүр их нэмгээ арсаар нь хийж байгаа л та. Тэгээд тэр нөгөө газартайгаа тэр доош улстайгаа холбогдохдоо их чухалж үздэг байхгүй бөөг. Одоогийн яг тэр нэг Монгол гутал мөртөлтэй өөр
янз готлоо. Магадгүй тэд нэр тэр лус мус гэдгийг нэг оошоодгүй тийм бүүнэр болох байхаа тэрэн дээр бол болохгүй хэсэх юм бол байхгүй байна. Тухайн тэр бөө шинэ бөө байлаа гэхэд тэр хүн бөөл суртлаа юу ч болсон. Тийм яа хоо боллоо шүү. Цэвэрхэн хамгийн анх бөөлөхтөөс ганцхан өмсдөг. Нүрсэндээ өмсөд идэх гуталтайгаа бөөлөх нь тодорхой шүү дээ. Тийм ээ. Тэгвэл тэгжээж дараа нь тэр тухайн том их хуйган дээрээ тэр чи өөрийнхөө өмсгөл зүйлслээ гоёор ярина. Шинжлээд ярих байлгүй. За гомбоогоос нэг асуулаа бэ. Энэ бөөгийн нэг онгод бүгдийг хийж чадах уу? Бөөгийн нэг онгод бүгдийг хийн гэж байхгүй шүү дээ. За нэг онгод бүгдийг хийдэг болчвол тэр чинь бэрд болчих жоохгүй. Яа одоо энэ бүүнэр дээр багтаа нэг 3 онгод бууж байгаа. Тэр 3 онгод өөрөө өөрсдийн хэсгийг хийдэг зам үйлтэй байгаа. Тэрийг харин зохицуулдаг нь толгой онгод буюу хамгийн дөрүүлд бууж ирж байгаа онгод. За хүрээд ирсэн үн ямар үйлтэй юм бэ те? Тэрийг харж иж удаахан онгодуудаа захирч болгодог. Түүнээс ганц онгод бууж ирэл бүх юмээ хийгээл юм тийм супер юм бас байхгүй л тэр нь хөдөө ишлэг ш. Бас нэг мэрэгчлээ хүн байна. Тийм мэрэгжил. Яг одоо нэг зарим нэг юм сонсоход нэг бөөгийн нэг онгод бүх юм хийдэг л дуулддаг байхгүй тий. Тэрийг ч чаддаг, энийг ч хийдэг гэд ингээд. Тэр чи бас бөөгийн онгод ч гэсэн ялгаагүй бас яг өөрсдийн чаддаг зүйлтэй байна шүү дээ тий. Тэрийг бас нэг ялгаж салгахч ойлгож яахгүй бол яг онготынхоо яг чадварын сайн ялгаж салахгүйгээр бүх юмд явж ороод байвал тэр зүйл юм болохгүй. Тийм одоо онготоор цуцаа нэгтгэл болох. Улаачилын ер нь зүтгүүлээд байна гэсэн үг шүү. Ясэм дээр онгот нь яг юу чиглэснээ өөрөө таниаг байна. Тэгэл ерөөс тэр нэг онготоор л ингээ балбуулаад идэг. Тэгэхээр ер нь бас онгот нь цуцах. Тийм тэр онгот нь одоо айлын алдуулмал. За гүү бол одоо үнэхээр тэр ширгсэн тий. Одоо ус багтаа жил ширгсэн гол одоо горих булаг тий. Тэрийг үнэхээр асуудалгүй сайхан татаж гаргаж ирээд. За айлын тэр алдуулмалыг учиргүй сайхан болоод барыг туугаад ирдэг тийм онгот байдаг шүү дээ. Ийм сайхан онготыг гал дээр сууж гал тэхнэ гэдэг л тэгээд аюу өстө гомбоо гэлдгэр бол өстө цоцголох тий. Тийм. Тэр яг энэ бөөлж байгаа улаач хүмүүс бол яг өөрийнхөө онготыг маш сайн мэдрэх хэрэгтэй. Сайн судлаад, сайн ойлгоод юу хийж чаддаг уу, яадаг уу гэдгийг сайн мэдэх юм бол одоо тэгээд тэр хүмүүс чинь онгод ер нь бүгдийг хийж чаддгүй гэдгийг бол ойлгох л хэрэгтэй. За добоогоос би нэг асуулт асуул та. Тэгвэл одоо энэ гол нуур усан дээр одоо тэр эзэн уйл ус одоо л ус гэж ярьдаг шүү дээ. Тэр тухайн зүйлтэй холбогдоход хэцэнгэр холбож болох уу? Жохон зайдуу болох байхаа. Ер нь усны хажууд ингэрэг дүнгэр дуургадаг гэдэг. Бөөгийн нэг одоо бичигтэй үг бас хөл байна. Лустай одоо аргадан те лус аргадан гэж одоо тань мэднэ гэж явах зөвхөн хураар л. Лус гэх чинь зөвхөн яг ус гэдэг манайхан ус гэдээ ойлгож байдаг. Их усны хажууд бол эзэн хингэрэг дуурж болохгүй. Тэр цагаамаа хармаарч гэдэг юм уу те тэр дуул ярих юм байх. Очсон бол хингэрэгээрээ бүлэх. Тэрнээс яг усны хажууд бол хингэрэг дуурдаг. Тийм аман яриа одоо тийм хоригддаг тийм зүйлтэй. За тэгвэл хөрлийн хуур гэж зүйл байгаа шүү дээ тий. Бөөгийн хил хуур гэж байгаа шүү дээ тий. За энэ зүйл одоо яг байх ёстой зүйл үү? Бүх бүүд байх ёстой зүйл үү? Байх ёсгүй зүйл үү? Одоо энэ дээр нэг жоох маргаан тавьдаг шүү дээ тий. Хуураар босдог л гэн. За одоо бөөгийн зүгийнхэн бол хуураар одоо явуулж байгаа дараа нь хоёр руу очдөг. Бусад ясныхан болохоор шууд нөгөө хэцэнгээгээд илдээд болчдөг гэдэг чинь. За энэ хуурын тухайд нэг сайн тайлбарч өгөөч. Одоо дархан хүн байна. Одоо олон л хуур хийжсэн байгаа бах. Энэ хуурны талаар нэг сайн ойлголт өгөөч. Хуургүй бөөг бол би мэдэхгүй. Дөнгөөргүй бөөг бас мэдэхгүй. Хуургүй бөөг, хингэрэггүй бөөг яг адилхан. Хуур байхгүй бол бөөхөн бол нэрэн гэсэн. Яг ямар ястаа саний нэгэр дутдаг боогох. Тэр бол нэр хуур бол нэр бөө хүн болгонд байх хэвээр. Хуурчин бүх юмд жорно. Хуураараа онготоо баясгаж, хуураараа онготоо дуудаж, хуураараа бүх юм хийдэг.
Тэгээ усны хажууд очиж хуураа татаж лусаа баярлуулдаг. Бид нар ч одоо лусыг тахих гэж очдгоо лусаа аргадаг гэж очдог байхгүй юу? Тий яг зөв. Зөв шүү. Тэгэхгүй лус тэр лусыг тагчаад ирлээ. Тэр лусыг оруулж тэд нар бол нэр ингэсэн. Буруу л яваад энэ даа л гэж хэлнэ л дээ. Хуургүй бөө бол ер нь байдгүй. Одоо энэ хуураар босно босхгүй гэж яриад байна шүү дээ. Энэ дээр одоо яг яах хэрэгтэй юм бэ? Одоо хуураар босоогүй зөндөл бүүнэр байгаа. За ерөнхийдөө хуурагдсан зүйлийг хой зүгийнх одоо богийн зүгийнхэн бол хуураар ерөнхийдөө нөгөө уул устгай хайрцаа те ингэ явж байгаа шүү дээ. За тэгвэл одоо хуураар босоогүй хүмүүс одоо яах вэ? Тэднэрт бол нэг юу байхгүй юу? Буруутгах ирэхгүй л дээ. Хилж өгөөгүй байх хүнс. Хамгийн толгойлж байгаа багш нь мэдхгүй байна. Тэрний багш нь бас мэдхгүй байна. Тэд нар мэдхгүй улмаас тэд нар ингэж яваад байгаа юм. Мэддэг байсан бол хуураараа бүгд л адилхан яах л хэвээр. Хууртгал хэвээр. Одоо 10 жил болцсон хүн ч гэсэн хуур татчих үзүүгнээс байна л та. Одоо хуураа хийлгээс гүйлж явж л байгаа. Тэд нар тэгэхээр дахиад эхнээсээ л хуураа татаал эхэлж байгаа. Хуур татах ямар гоё гэдгийг тэд нар мэдээгүй. Хуургүй бөгөл байхгүй. Тэгэхээр энэ бол тэгэл ямар ч л өсө бөө болгон бол хууртай байх ёстой юм байна те. Заавалчгүй байх ёстой юм байна шүү дээ. Юм байх. Тэгээд нөгөө уул биш усан дээр очиод бол заавалчгүй хуур дуурах ёстой. Тий. Заавал хийцэнгэрэг бол мэдээж одоо саяны хөрлөгийг хэлдэг шиг аргадна гэдэг шиг одоо тэр ч одоо усан дээр очиод гондоч тийм үү хийцэнгэрэг тийм үү аргадна гэсэн бол байхгүй юм шүү дээ. Заавалчгүй унтж байгаа хүнийг хүний хажууд очиод хингэрэг мэдээж хараа ямар вэ хийвэн. Тэгэхээр мэдээж уурлаа шүү дээ. Унтж байгаа хүний хажууд очиод хөгжим амар гоё уянгийн хүчин тавих тэр хүн бат бөх унтнаа та. Ялгаа байхгүй тэр. Ер нь одоо манай Монголын бүүнэр уул ус онгод тэнгэрүүдтэй адилхан яг хүнтэй харьцаж байгаа юм шиг яг гоё харьцах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй уул усны эцдийг буулгах гэж ийн гээл тэр мөнгөсдөд гүлгийг дуудаад ирнэ амар чигтээд аваад ирнэ. Тийм яриад тэгж ир сууж идэг хүн бол бөө биш шууд л гэдэг. Одоо тэгээд яг энэ хуур хингэрэг гэд яриад эхлэхээр жоо энэ бөөгийн нэрийг нэг жоохон юм доош байгаа тий. Арт түмэн жоохыг буруу харуулдаг байгаа тий. Ашиг сонирхлын зөрчилтэй тий. Ингэсэн. Тэгээ анзаараад хахад нэг үе явах юм бол одоо бүх бөөнөр юу н хуур дуургадаг болсон. Нөгөө талаас нь яагаад эднэр ингэж тэр ерөөсө хуур барьж байгаагүй бөөнөр л ер нь тэгж одоо тэр юмасаа гүйцэд ойлгохгүй байна л тэг онгод ихээр л ерөөсө ийм тийм өчүүхэн тий. Одоо тэр хүлээхэн ярьж байгаа тэр лусыг авчираад хоортой ирсэн инглээ гэдэг шиг. Тэгээ ойлгож байна. Тэгэхээр ер нь бол яг замналаараа бол те эхнээсээ явчих юм бол ер нь их зүгээр. Шууд хүмүүс чинь ингээд одоо тэр хэдэн жилийг ингээд шууд хурааж авчирч байгаа нэг юм бичлэг үздэй ийм талхыг шууд нэхчихсэн аа шиг нэг залхидаг шиг. Тэгэхээр яг ер нь өөрийгөө ойлгохлол тэр хүн бөөгийнхэн замналыг ойлгохлол явна. Тэгээ хинч туслахгүй. Тий. За одоо нөгөө за энэ дээр одоо бас ингээ нэг юм гараад ирчихсэн. За одоо манай бүрээд зүгийнхэн биш үү те. За эдгээр ингээд 13 чанар хийж байгаа шүү дээ. За тэгвэл яг энэ хойд зүг дарахт цаатан туваана шиг хуураар эхэлдэг үү? Хууртай байдаг шүү дээ. Үгүй хуураар эхэлдэг үү тийм ээ. Тэгтээ хууртай байдаг. Хууртай. Тий. Тэгэхээр бас яг бүрээд зүгийнхэн бол яг тий би саяхан дээр бол нууц. Тий яг зүгээр тэр аваад бүрээд зүгийнхэн бол яг 13 чанар гэдэг тэр 13 чанартаа хамаагийн маш ингээд тэндээ юм хийгээд 13 чанараа гүйцээгээд ингээд хөл хилд очиж байгаа шүү дээ. Тэгтээ бас хууртай байдаг. Тэгтээ заавалч эхлээд явгалж ийж ингэж босно гэдэг тийм байхгүй шүү дээ. Байхгүй. Бүрээдээ тийм байхгүй. Тийм байхгүй. Угаас хүмүүс мэдчихсэн. Саяны миний ярьсан бол тэр нөгөө нэр хүндээ доош нэгээд байгаа тий. Тийм. Тэр нөгөө хууртай бүх хүн хууртай байх хэрэгтэй. Тий байх хэрэгтэй. Гэхдээ би хамгийн дөрүүлээд хуураар явуулдаг гэж хэлээг байхгүй. Бүх хүн хуурт, бүх хүн болгон хууртай. Тэгээ явуулж эхэлж болно. Явуулах юм бол яах вэ? Хатуу догшин онгодуудыг их зөөлрүүлж буулгадаг. Яг зөв. Тэгэхээр тэгээд юм л да. Зөв. Одоо тэр шууд
нэг ингэж нэг үйлж Өөр одоо над дээр чинь хуураар яваад жинхэнэ бөө биш те. Хуургуу бас ингэргээр бөөлдөг ирнэ. Хууртайгаа хамт хошоо явдаг. Тийм юм бас биш те. Би бас тэгж хэлээгүй. Хуурдаг бол одоо жинхэнэ бөө биш гэж юус хэлээгүй. Тэр яг дийлэх одоо тэр хар мас гэдэг нь шүү. Тэр нэр хүндийг доош нунгаж байгаа тий. Хичнээн сайхан мундаг бөөнөр байхад нэг нөхөр зүгээр ганц нэслэхэд л юусоо тэр бүх тэр чигээр гангаж. Нөгөө Заримдаа би нэрээ бөө гэж хэлэхээс үйлчдэг шүү дээ. Тэр аюу хэцүү тий. Бас дарахад гэж хэлэхээс бас жоо хэлчихдэг. Яг дарахтаас Одоо бүхэл хүмүүс дарахад боллоо. Тий. Аюу тэгж хэцүү. ш тэр хүн болох. Одоо нөгөө дарахад бөө чадaltaй гэж сонссон ч юм уу тий. Тэр үгүй шүү дээ тий. Бүх бөөнөр чадaltaй. Одоо бас нэг юм ингээл гоё ихгүй. Дарахад нохоод ижих хэрэгтэй гэх юм. Цавар гэлтэй. Бүх хүн нохоод ижигээд болоос. Ер нь одоо яг Улаанбаатарт байгаа тийм Монголд байгаа дийлэх бөөгийн толгойн бол бүрээд бөө штэ. Одоо бүрээдийн тахилгүй бөө гэж ер нь баг хэцүү те. Одоо тахил тавьж байгаа бүхэл бөөнөр бүрээд өгдөг. Тэр айгу олоолаа байдаг бөөнөр тэр халах бөөнөр ч гэсэн те. Одоо бүгдээрээ л энэ бүрээдээс гаргалтай 90 оноос хойш ер нь бол ойширсан штэ. Тэгээд бүрээдийн тал тахил өгдөг. Зул барьдаг. Тэгээд тахилан дээр нь одоо агуултай байдаг. Тэ? Тэр баяг байдаг, бардаг хэрэгэлдэг те. Эцэг ерөөсө бүгдээрээ бүрээд бүг. Гэхдээ бүрээд бүг хүмүүс андуурдаг те. Бүрээд бүг зөвхөн энэ одоо манай уртлын хинтийн те хинти одоо тэр доронтод байдаг. Бүрээдүүд бол уучлаарай тэр хойноос эхэлтэй. Одоо Монгол орныг бол энэ бүрээд гэдэг чинь ерөөс тэр чигээрээ ингээл бүрхсэн те. Өчнөө олон ястдаг үндэснээ бүрээд байгаа. Тэгсэн мөртлөө хүмүүс бүрээд бүг айгуу жигшдэг сонио. Гоё үг байдаг. Бүрээд бүд улаач байдаг. Дарахад бүд гэх юм бол уучлаарай те. Онгод байдаг гэж ярьдаг те. Одоо бүрээд болон одоо бусад бүх юм халах дарахад бүү гэж ярих юм бол бүрээдүүд айгүй ёс жаяг өндөр мондог те тэр улаач хүн яасан мондог нэг хүндэлж байгаа барьж байгаа. Би бол тэр биширдэг байхгүй. Төөрхөөд унахад төөргөө мөргөж авах. Тэг мөргөж авдаг те. Ер нь дэгсээ. Дэгсээ те. Бүрээдүүд бол одоо ханаас эхэлтэй. Одоо хүүхдүүх ярих бол бас айгүй том мондог золтой. Тэгээ одоо нөгөө зул мулдаа бас жоохон нэлээд асуудалтай л байдаг. Гэхдээ яг бидний зул мулыг ерөнхийдөө яг тухайн бүрээд те бөө бид нар яг урьж авчираад энэ зулны тухай ярина л да. Тэр одоо энэ тэмээний тухай бас их амар гэдэг үг нь зөрчилддөг те. Тэгээ ийм байх ёстой ярьдаг. Энэ одоо наа чинь тахил байх юм уу? Тахил байдгүй юм уу гэж ярьдаг. Тийм тэгэл одоо тагтай байхаа тахилгүй байх юм гэдэг. Тэгээ одоо хамгийн гол нь энэ бөө мөрөж ингээд цаашаа хувьсаад байх ёстой юм уу? Яг одоо нөгөө хүн үүснээс хойш бөө мөргөд байсан гэдэг шиг яг тэр үеэрээ байх ёстой юм уу гэдээ бас энэ ингээд айгүй бас асуудал болчиход байгаа байхгүй. Бид нар тэгтээ бөө мөргөл хувьсах ёстой л доо. Тэгтээ зөв хувьсахгүй л да манай Монголын. Буруу тийшээ хувьсаад юм л да. Уг нь гоё зөв нэг тийшээ ханарч гоё өвсөх гоё байхгүй юу? Зөрчилгөө те. Тийм. Тэгмэр байгаа. Тэгэхгүй дандаа буруу тийшээ нэг дандаа доош нь нэгийг дандаа би гэсэн үнээс л байгаа шүү дээ тэд нар. Олоолаа болоод ерөнхийдөө нөгөө бөөчин одоо байгаль хүн хоёрын хооронд холбоосыг те батнэгт болгоод хүнийг байгальтай зөв мөргүүлээд одоо байгалийн тэр янз бүрийн хилэн байдаг юм бол тэрийг нь хааж өгөөд ингээ байгальтайгаа ихгүй зөв хоршиход байсан чинь бөө олширсноос болоод гэдэг юм уу би бол тэгж бодож байгаа. Яг байгальтай жоохон ээлгүй болчихлоо л та. Зүгээр нэг юм дандаа үзэмж болцсон. Тийм байгальтай амар ээлгүй болцсон. Одоо энэ байгальтай чинь жинхэнэ тийм шүү дээ. уйлдж хоршиж явах ёстой юм шиг. Одоо бид нар өстө мөрөх ёстой тийм. Одоо бас арай жоохон иймэрхүү болцоод байна. Хүмүүс ч гэсэн анзаарч л байгаа. Тийм бид нар чинь болохоор Монгол улсад байгаа хүн болгон Монгол улс гэдэг чинь одоо жишээ нь лус гэж том юу шүү дээ том лусын гэрт амьдарч байгаа хүмүүс байхгүй яг нь бид нар лусын гэрт амьдраад бид нар галын дүрдэг бол лусын гэрт амьдраад усын цэвэрхэн байлгаад мод усыг эвдэр унс модын түүгээр байглаа цэвэрлээ тэгж бид нар айлд амьдарч байгаа хүн байтал бид нар айлхын эзний хөөгд байгаа байхгүй Тэр байгальтай юм өхөөс
өхөө байсан. Өхөө байсан. Дандаа юм ин авдаг. Муухай эвдэж сүйдэгдэг. Дандаа л гойж идэг тий очиод. Гадглал ямар ч хүн овоон дээр очиод хамгийн түрүүлээд юм гуудаг байхгүй юу? Эхлээд овоондоо юм өгч дараа нь тэр хүнээсээ тэр овооноосоо юм гоох. Тийм л толгойд байхгүй болсон байхгүй бид нэр. Овоон дээр очил тэрийг минь тэгж өгөөрөө гэж юм өргөдөг. Байрны гадаа ч гэсэн бид нар гэж ярьж байгаа шүү те бид нар. Тэгэхгүй та нар гэж яриаг. Тэгэхээр айгүй л энэ нэг бараг бодж одоо шиг юм яриад. Гүү үнэн угаасаа тэгээд байгаа. Гэхдээ тэр бол үнэн л дээ. Гэхдээ бид нар бол бид нар гэж ярьж байгаа л гээ. Бас нэг өнтөг хүмүүс байгаа л та. За тэгээ ямар ч байсан өдөг бол төөж авдаг байх нь байна гэдэг. Ингээд одоо бас зөндөл ёстыг байна л да. Тэгээ одоо энэ нөгөө бөөгийн одоо энэ оргоо майхвшин дээр нэг жоохон ингээд бас нэг сүүл үед нэг жоохон бас янз янзын хэлбэр дүрс гарчаа. Тэгээд энэ дээр бас зөрчилтүүд байна л да. За тэгээд яг хоо манай бүрээдүүд бол яалч хөдөлтөл битүү нөөл харгаж төлөвдөг. Тийм. За бусадууд нь бол оройн онгорхоо шүү дээ. Тэ? Тийм. Оройн онгорхоо. Бас нэг оройн битүү бөөнөр байгаа тий. Би яг тэдний тэгж бодсон шүү. Тэд нар мэдээж эхлэл нь бүрээд учраас магадгүй тэрийг нэг жоохон дэглээд ингээд жоохон халах маяг руу тий эсвэл бүрээдээс жоохон одоо яг өөрийнхөө юмыг гаргаж ирэх гэж гэдэг нэг тийм оройн битүү болсон баха. Тэрнээс орой дээр нөгөө юмыг бол биелээгүй. Тэгээ одоо нөгөө үүсэл хөгжил гэдэг чинь одоо ингээд яг зөв цаашаа зөв хөгжөөд байгаа мó яаж хөгжөөд байгаа юм. Наад чи буруу л хөгжөөд байгаа. Тэр бөөгийн хуйг хувцсыг дэглэх шаардлага байхгүй. Тухайн бөө. Үнэхээр дэглэж болохгүй юм байхгүй. Тэр чинь болгоцсон юм л би яриад байна л та гол байгаа юм л хэлээд. Тэгээ хамгийн гол нөгөө нэг юм байгаа шүү дээ. Ингээд айгүй сайхан хоёртай байж байгаа юм аа. Тэгээ яг ингээд хоёрыг ингээд эргүүл тойруулаад ингээд харлаа шүү дээ. Яг өөрийнхөө мэдлэгийг хүрээнд л харж байгаа шүү дээ. Зүг. Тэгээ янз янз юм байна л да. Тэгээд би бодохдоо бас хоёрынх очир утгыг мэдэхгүй байна те. Тэр хоёрын дээр юу байгаад байгаа юм бэ? Энэ юу гэж хамгаалаад байгаа юм? Энэ яах зориултаа гэдэг бас ялахгүй л байна л да. Тэр энэ бас хоёгаа хийлгэж байгаа ч юм уу те. Энэ хүмүүс би яг юу хийлгээд байгаа вэ те. Миний энэ дэр ямар юу байгаа мэ гэдгийг сайн лавлж асуугаас гэж би боддог байхгүй. Тэгэхгүй юу гэж мэдэхгүй баах юм хийчихэд тэрийг ингээд хоёрыг намайг хамгаалж байгаа гэдэг ингээд байгаад байгаа. Айгүй бас өөрөөсөө санагтаад байдаг юм зөв. Тухайн хүн өөр дээр байгаа хоёрын дээр байгаа юм тэр хүн мэдчих хэрэгтэй байхгүй. Энэ одоо тэр онгодын юм тэр орж ирэхэд одоо тэр яг тэр онгодын юм тойл нь болохоор тойл байлаа гэхэд тойл нь тэрнийх бүх юмаа мэддэг байх хэрэгтэй байхгүй. Буулганы хонгоноор тэрнийх гэдэг ч юм уу тохооных мөрнийх гэж бүгдийг мэддэг. Тэр бүгд ингээд онгод юмсан байгаа шүү дээ. Тий. Мэддэг байх хэрэгтэй байхгүй юу. Тийм шүү дээ. Одоо бид нар зүгээр ингээд гадуур гараа явахад өмсөж байгаа хувцас мэддэг шүү дээ. Гайвар чинь тий. Үдэн мөнгөлгөө 600 юм өмсөж чинь. Яг тэрнтэй ижилхэн бөө хүн эдэлж хэрглэж байгаа юм болоо тэр бүх зүйлийг мэдж явах хэрэгтэй. Тэгэхгүй тэнд нэг тийм юм хийчих гэсэн. Ямар ч гэдэг юу ч хийгээд байгаа тий. Тиймэрхүү байдлаар тэр хоёртойгоо харьцах юм бол бас хэцүүлж байгаа. Тийм одоо нэг тийм нэг ш донгот нь тийм гол түшэн тэрийг сайн тайлбарлуулж асуугаад ямар учиртай яах ёстой ингэж бас харилцаж явах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй одоо бас түшэнэрт бас хэлэхэд бас түшэнэр чи нөгөө онготуудаас айдаг ярьж чадахгүй тийм зөндөө байгаа тоххой. Тэгээд жоохон буруутахаараа өөрлөө үйдэж байгаа байхгүй тий. Онгод тэгсэн. Буруу юм болохоор тэр гэдэг чинь. Би тэгэхээр одоо бас нэг хоёр хувцас эргүүд тавьж хараа те. Энэ хаана ямар учиртай гэдээ бас тэгээ тэр зүйлээ сайн мэддэг байх. Тэрийг мэднэ гэдэг чинь нэг мэдлэг болж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгээ одоо ерөнхийдөө нэг юм нөгөө нүдэрээ ингээд авцсан хүмүүс байдаг те. Одоо чинь хоолтой ялч үгүй холоос харахад тийм зил шиг юм байгаад бол 3. Дөхөд очих юм бол 3 ширхэг юм бах юм хонгоноор эхлэхэд. Тэр дунд нэг одоо
хөнгөн нүрнээс өөр юм байх шүү дээ тэр зээлээс тийм. Тэр яг зарим нь бараг нэг жоохон бокс гэж юм уу те нэг сургаар, таамгаар эсвэл нэг сонсснороо ч юм уу те хоёгондоо тэгж хандж байгаа хүмүүс л бөө болж байгаа хүн заавал ардаа нэг хүн байгаад байгаа байхгүй. Тэд нар л тухайн шин бөөг л тийм болгоод байгаа байхгүй. Тэр ард нь байгаа тэр багшийг нь бас ард бас байгаад байгаа. Тэгэл ингээл улам л сонирн болгоод байгаа байхгүй Монгол бөөг. Бүр л нэг одоо яг энэ нийлэгт нэг яг юу хэмтэй кино тоглож байгаа юм шиг нэг сонирн болгоод байгаа. Энэ яг бөөгөр нь харахгүй юм л да. Бөөгийн мөн чанараа ойлгохгүй зүгээр ерөөсөө өөрсдөө төсөөлөл дундаа хөгжиж байгаа. Нэг иймэрхүү юм байл. Түүнээс бөөгийн мөн чанар тэр онгод тэнгэр те тэр хуйг хувцс бөө хүн өөрөө тэр онготтойгоо яаж харьцахыг бөө хүн яг ямар үйлэн дээр бөөлтийн те тэрийг ингээд бүрэн юу яахгүй зүгээр нэг юм төсөөлтөөр цаана хэлвчиж шидчих үгүй бол нэг хүн харахад нэг юм сүртэй юм гэдэг төсөөллөөр юм чи ингээ хөгжөд байгаа. Тэг яг нарийн юм дээр яг бөөгийн мөн чанар болоод за бөө хүн ер нь ямар байх хэвтэй бөө хүн юунд хүрэх гэж бөөлтийн тэр юмнуудыг мэдээд ирсэн юмны учир мэдгэцсэн хүн өөрөө ер нь жоохон холгож эхэлт юм л дээ. Тэг хийж байгаа үйлдэх тий яг одоо ингээ учир мэдэхгүй болоод тэр хүмүүс чинь зүгээр өстө галзуу бараа харна гараа ихээс ч уцахгүй тий бүх юм ингээд чадна дийлнэ. Яг учир мэдээд ирэхээр чинь хүний өвлөнд ороход хүртэл айдаг болж эхэлж байна. Тийм бөөднийг үг гэдэг үстэй. Юуник ч дийл юу ч барахгүй байгаа том өвл рүү шин боссон бөөг оруулаа. Тэд нар бол амар зоригтой зоригндоо юу? Зоригндоо ордог байхгүй. Бүр юм мэдээд сурцсан олон жил бөөлөөд бүр яхэр бөөнөр бол хоошо суугаал идэг. Хэр ургийн бүр орох вэ? Тий. Нэг актер мохоогүй тий. Тий. Шинэ бөө тэгэл зөрөгтэй юу ч хамаагүй орно. Тий тэгээд тэгээ гараад ирнэ хамгийн амар нь. Тий гарч ирнэ үлдэн. Тий тэгээ яг зүгээр миний нэг боддог зүйл байдаг байхгүй юу. За хүн болгоны онгод чадaltaй тий. Бид нар бас хүний онгод өртөө хөнлж болохгүй. Уудлгүй байх. Тэр онгодыг бид нар хөндлөх хэрэгтэй. Тэгэхдээ чи мундаг гэж болно хамаагүй тий. Чиний онгод мундаг гэж болно. Тэгэхдээ чиний цаана чамаас мундаг хүн байдаг юм аа гэдгийг л тэрийг байнга л бодож явах хэрэгтэй. Тэгвэл би ганцаараа лаг шүү, би шүү гэд ингээд бөө хүний нөгөөний би үзэл эго ихтэй тэрхээр бурууддаг. Тэ? Би гэж хэлэхээр л буруу болоо ш. Тэгэхээр чиний ард бас чи мундаг гэж болно те. Хоёр мундаг гэж болно. Тэгэхээр хоёрын ард бас мундаг хүн байдаг л байхгүй юу те. Энэ бас те бөөч энэ хүний одоо энэ одоо ертөнцч бас байна шүү дээ. Чи мундаг эрдүүтэн байсан ч гэсэн чиний дараагийн үе гарч ирээ чамаас мундаг болдог шүү дээ. Яг тэрдэж л бас тэрээс анхаараасаа гэж би боддог. Бөө хүн бол насараа л суралцж байгаа. Тэгэхээр юу сурж явах вэ гэдэг нь л тухайн улаач өөрийнх нь л юм баггүй. Тэгээд яг үнэхээр зөв юмаа бариад ингээд тэрийгээ суралцаад өшөө цааш нь дэлгэрүүлээ судлаад явах юм бол эн чинь бүр гүнзгий өшөө цааш яваад. Түүнээс ингээд төсөөллөөрөө юм бий болгоо явах юм бол тэр төгсдөг гэж хан мөргөн. Тэгээд ирэхээр юу хайх вэ? Яг л эргээд нэг юм зам хүлээж. Тэгээ энэ дээр одоо бөө мөргөл гэдэг юм чинь ер нь бол өв соёл болчихлоо шүү дээ. Тэгэл яг бид нар бол өв соёл тээгч. Яг зарим нэг хүмүүст одоо зон олон болно. Тэгээд бөөд одоо шинэхэн бас суулаач хүмүүст нэг мэдээлэл хүргээд байгаа одоо тэр соён гэрүүлэх гээд байгаа тийм мэдлэг хүрэх гээд байгаа хүмүүс яг өөрөө эзэмшсэн юм шиг тийм ингээ ярддаг нь жоохон муухай. Яг шулуух хэлэхдээ энэ бөөд хинч бөөг эзэмшихгүй. За тэр өчнөө мянган жилийн тий өчнөө ийм түүх байна. Бид нар мэдээж хүн хөлтлөл тий тэнгэрт хальтлал бид нар сурна. Манайг юм сурчлаа гэд тэрийг эзэмшлээ гэсэн үг биш. Уучлаарай тэрнээс өмнө яг таны хэлдэг шиг тэрийг эзэмшээд тэрнээс цаашаа яваад ингээд очсон юм байж байгаа. Одоо бид нар тэр олон жил олон 100 жил бүэлцсэн хүмүүсийг л бид нар одоо бид нар байсан тулдаа л бид нар энэ арай илүү чадлаас нь л эхлээд явж байгаа шүү дээ. Одоо бид нар яваад дуусна. Энийний цанаас одоо бидний үргэлжлэл халаа аваад цаашаа явна. Бид нар мянга сайн байх юм бол тэр хүмүүсийн тэр үнэхээр тэр оргил руу хүрэх замд нь бид нар илүү нэг
хэдэн жил ч юм уу те тэрийг бас ингэж хасаж яриа хурдлуулах хэрэгтэй. Тэгээ бүү бол угсаа оройгүй. Яг тэр эзэмшээд одоо ерөөсөө л тэр хүний амнаас гарч байгаа юм. Бүгдээрээ үний юм шиг. Яг хөө тэрийг сонсож байгаа хүмүүс бол өстой авах гэхийн ухаанаар нь хандаад те. Тэгвэл яг эзэмшсэн одоо ерөөсөө л тэр хүнийх юм шиг яриад байгаа. Одоо тэгээд над дээр чинь яг тийм байдаг юм байдаг гэж хэлэхээр бас хэцүү байна. Тий. Тэр хүн өөрөө үзэж харсан юмыг хүнд тулгах юм бол энэ бас нэг талтай эндүрл. Ерөөсөө энэ чинь яг ингээ хараад үзвэл хүн болгоны оюун санаа болоод хүн болгоны тэр гүйж байгаа бүдэл бүх юм ондоо шүү дээ. Тэгэхгүй яг ийм байх хэвээр бөө жинхэнэ бөө ийм байдаг ийм замаар ингэдэг гэд нэг ийм шугамд оруулж байгаа хэлбэр байх юм бол энэ чинь бас нэг талтай эндүрл. Харин наа зам зөв байна. Чиглэж байгаа одоо тэр чинь нэг өнцөг гараад ирнэ шүү дээ. Тэрийг болгоно за хөдөлж байгаа гიშгэж байгаа за юм руу тэмүүлж байгаа тэр болгоно зөв байх юм бол өшөө цааш нь ингээд өөрийн замаа туулсан замаараа биш тэр хүний өөрийнх нь замыг нь дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгээ яг үнэ. Одоо чинь онгодоор ингээд одоо онгод орох гэл хүн болго асуудаг байхгүй. Одоо танд ингээд онгодж ороход ер нь ямар хөө мэдрэмж төрдөг вэ гэл. Би бол одоо хүнээс нууж явах юм байхгүй шууд хэлээд өгсөн. Надад яг тэг санагддаг шүү дээ. Ингэж мэдрэгддэг. Гэлчгээр нөгөө одоо бөөлж байгаа ч юм уу тэр юмтайгаа жоохон төгж байгаа, хордож байгаа хүмүүс яг миний тэрнгээр яваад эхэлдэг. За одоо магадгүй тэр сонсогдохгүй, тэр үзэгдэхгүй юм гэдэг юм уу. Инхээр яг гомбогийн хэлж байгаа шиг шууд би эзэмшээд ярьчих юм бол тэр хүнийг авч гацаагаа ячиж. Тэгэхээр тэр хүн тийм юмыг л хүсээд юм. Тий. Одоо яг өөрөө юм руугаа хүрч. Тий. Яг өөрийгөө сонсч чаддаг, өөрийнхөө хамтаа чаддаг. Тэгээ хүн болгоно мэдрэх мэдрэмж ондоо. Ондоо шүү. Тий. Тэрийг ондоо гэдэг. Одоо энэ дээр бас юм байна шүү дээ. За энэ зэрэгэлтийн ертөнцийн тий хүн энэ тэнд нэг юм харчлаа гэдэг. Тэр юм бас нэг харагддаг байхгүй. Хүн болгоно нэг ижлэх. Тэр хүний өөрийн төсөөл болоод өөрийн харж байгаа өнцөг тэрнээс тэр өмнө хэлбэр дүрс өөрчлөгдөнө. Түүнээс тэнд нэг тийм юм байсан чи харсан уу гээл тэгэхээр нэг юм харсан байдаг шүү дээ нэг хүн хэлбэр. Тэгэхэд хажууд хүн яг нэг тиймэрхүү юм байсан. Тэгэхдээ дүрс нь ондоо багч. Зэрэгэлтийн ертөнц болоод одоо бидний энэ харж байгаа өнцгүүд бас тэр тал дээр ондоо байдаг. За тэгээ өнөөдрийн дугаарыг ингэсгээд дуусгах уу да. За тэгье. Тэ. Тэгээ одоо ямар ч байсан дархан гэдэг хүний тухай ерөнхий нэг ойлголтыг хийчихэл яг дундуур нь бас янз янз юм ярьлаа. Тэгээд авах гэх ухаанаар хандна үз. За тэгээд дараагийн дугаараар уулзч байгаа. За дараагийн дугаар хүртэл түр баяр та. Баярлалаа. Баярлалаа.